Hello. За бүгдээрээ шинэ бичлэгээ үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгэд өнөөдөр яах ч авъя гэхэлээ надад Данс Нэлэгэд банкнаас өгсөн CEO-гийн 10,000 won-ы эрхвээс авахгүй купон байсан юм. Тэгэд би тэр купоноо яаж ашиглах вэ гэж байгаа. Тэгэд би өнөөдөр ямар бичлэгийг өгөх гэж бодсны эцэст CEO-д байдаг хамгийн хямдхан амттангууд гэдэг бичлэг хийе гэж би бодсон юм. Би яг гэрийнхаа гадаа байсан яг замын хажууд байсан CEO ороод 10,000 та багтаагаад амттангууд авсан байгаа. Тэг би сая авчид ирсэн. Тэгэд амар сонирхолтой. Би ерөөсөө ямар ч мөнгөний тооцоолол хийгээгүй байхгүй юу? Би зүгээр л аваад за одоо ингэ болъё. Бараг 10,000 болцсон байх гэж уншуулсан чи яг 10,000 won болсон заа. Гайхалтай. Ер нь аль болох өөрийнхөө идэж үзээгүй. Тэгээд төрөлөөс нэг юм авах гэж хичээлээ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ CEO-гийн хамгийн хямдхан амттангуудаар хий. Тэг дээрэс нь яаж яах манай хажуудлын CEO айгу жоохон жижигхэн CEO учраас сонголт цөөхтэй гоё сонирхолтой амттангууд бол яг гоё байсангүй. Тэгэд би аль болох өөрөө идэж үзээгүй хямдхан гэсэн амттангуудыг би авсан байгаа. Хихэн сүү байна. Энэ сүү болохоор 1000 гэжсэн аахгүй. That's good. Тэгээд чипс авсан. Тэгээд энэ болохоор бас хямдхан. Ер нь бүгдээрээ нэг 1000 хэдэн 100 юмнууд байгаа. Би бүр хямдхан олон төрлийн юм авъя гэж төсөөлж исэн ч гэсэндээ энэ доор сонголт олигтой байсангүй. За. Тэгээд энэ болохоор нэг юм байсан. Энэ аюу хямдхан байсан бас. 1000 хүрэхгүй хаа баг 1000 ч илүү. Энийг би идэж үзээгүй бас тэ сонирхолтой санагдсан. Тэг би өөрөө болохоор би шинэ амт турших жоохон дургуй төрлөө юм байхгүй юу? Би яг өөрийнхөө дуртай юмыг л авч идэл дургуй ингээд идэж үзээгүй шинэ юм турш үзэхээр би ингээ хаях болоод ингээ хайрын юм гэж би боддог төрлөө юм байхгүй юу? Гэтэ би авчлаа одоо яа гэх вэ? Үнгүүл авсантай адил купоноор авсан юм чи. За тэгээд энэ болохоор бас нэг юм байна. Энэнийг бас баймир хямдхан авсан. Энэ бас хямдхан шүү. Ер нь бүгдээрээ л хямдхан. Нийлээд яг эдгээр бүгдээрээ нийлээд яг илүүчгүй дутуучгүй 10,000 won болсон. За энэ тэгээд би эрзэн чихэр авъя гэдгсэн чинь дандаа ингэ мэддэг чихэрнүүд байсан. Та нарын ч гэсэн мэддэг. Нэг их сонирхолтой санагдаагүй. Тэгэд энэ болохоор нэг 700 илүү 800 гэжсэн энэ хөвөн чихэр юм шиг элэ. Тэгээд энийг авсан. Милкигийн юм шоколадтай бичээ милка. Тэг мэдээч хэрэг би ер нь бол милкаг мэднэ л дээ. Зүрийн дунд ядаж нэг өөрийнхөө жоохон дуртай төрлийн гоё гэж бодсон юм авъя гэж бодсон. Энэ тэгээд бас аюу хямдхан байсан. Тэгээ сүүлд нь нэг зарим байгаа. Миний авсан зарим болохоор энэ мелон байгаа. За энэ болохоор Монголд CUG сэтрээр байгаад идэв штэ. Аюу гоё заримаг. Тэгээд басан л энэ хоёрыг бол би өөрөө амтын мэдж байгаа ч гэсэндээ. Тэгээ энэ бас сая би 1000-аар авсан. За. Тэгээд ийм нэг авсан манайдуулээ задлаад идэж үзнэ. Тэгээд тэрнээсээ өмнө би сая бас нэг хүний бэлгэлсэн купоноор би Макдоналдс орж бургер авсаахгүй. Тэгэхээр хэдүүлээ одоо эхлээд бургер идчихээ. Энэ миний баг оройн хоол. Өнөөдөр миний амартай өдөр ахгүй юу? Тэгэд хоол хийж би гэж би өгөн бодсон юм. Гэтэ залхуу үрсэн би өдөр сайхан борцтой хийцтэй цай чанж уусан. Тэгэд одоо болохоор орой болохоор юу хийж идэх вэ гэж агаад за нэг купон байгаа юм чи бас купон ашиглачи гэж бодсон юм. За тэгэхээр эхлээд хэдүүлээ хоол идчихье. Би юм үзэнгээ хоол идэх штеп. Та нарт хийдгүү сайхан YouTube үзэж байгаа л эсвэл кино тавьж байгаа л юм иддэг штеп. Уун болохгүй л дээ. But I like. We got Mingyu from 17. Now I do remember Mingyu because I remember him being Mingyu. Yeah. Бээр тургаал гэдэг юм. Бээр сард гэдэг юм.
Бургер. За эхлээд болохоор сая мэдсэн жоохон цатгалдаад л байна. Гэхдээ амттан десертний цаг. За эндээс эхлэе. За энийг бол би бас өмнө юу ч идэж үзээгүй. Ийм байна. Нэг сумаа идэв штэ. Нэг сумаа шиг мэдрэмж өгöd ах юм надаа. Дайчгүй. Гэтэ аа гоё морил биш. Дотроо шоколадтай. Шэжинжин. Ингээ. Яг оноо үг хэдүүлээ заяа. Бас жоохон сонирхолтой болох юм. Энэ 1000 гэж хэлсэн шүү дээ. 10-аас 4. Зүгээр л идэх хэрэгтэй. Худалдаж авч идэхэд бол зөв сонголт бол биш. Хэнийг нь чамд өгөх юм бол хаягахгүйгээр идэхэд болно. Энэ Милкаг задлж үзье. Би Милкагийн шоколаданд юу дуртай? Би Милкаг мэднэ. Идэж үзье. Энэ бас юм том байсан. За дотроо ингэж 3 ширхтээ юм байна. Үнэтэй доор шоколадтай. Энийг сүүтэйгээ идэж үзэх үдүүлээ. Би иймэрхүү бичээний сүүтэй идэхээр амар гоё идээд идэж шээ. Яг л typical шоколадтай сүү. Бас дэжгүй шүү. Энийг 10-аас 9 угаасаа л яг л байдаг л яг нэг юм илүү дутуу юмгүй сүү мар шоколадтай сүү мар санагдсан үедээ аваад уучихад яг гоё болохоор шоколадтай сүү байна. Шоколадны амт жоохон сул байна. Ерөн Солонгостэйг шоколадны амтнууд надад жоохон сул байдаг юм шиг санагдаад идэв шүү дээ. Яг Монголд байдаг шоколаднууд амар гоё аманд уусаал гоё ангил хайлал урсдаг шүү дээ. Эднэр нэг тийм арай сонио нэг юм хулих мэдрэмж төрүүлдэг. Гоё. За энэ бичээ нь болохоор 10-аас 8. Энийг бодоход дэлгүүрээс заримдаа эдмээр санагдсан үедээ худалдаад аваад идчихэр. Энийг бол би л худалдаж авч чадахгүй. За. Сүүч гэсэн өөрхөн. Энэ хоёрын хослол аягүй хөөрхөн байлаа. Энэ доторхоор нь бас тоглож моолж болд юм шиг арах юм. За тэр жоо.
Баян царайтай юмнууд байна. Юу нэг хэлбэртэй байна. Чипс шиг мэдрэмж төрүүлж байна. Энэ дотор нь юу ч байхгүй. Зүгээр ингээ хөндөй. Нэг юм сонио амт байна. Эрдэнэ шиш гэхээр одоо надад за та нарт ч гэсэн ядаж попкорнтой жоохон төстэй төр одоо ингээ сэтгэл амт ингээ гон төсөөлөгдөхөр байгаа биз. Үгүй. Жоохон сонио амт байна. Interesting. Яг уу идээд байвал амттай санагдах юм шиг. Гэтэ нэг хүн ингээ анх удаа ганцыг изэл гэхэр заяа. Ингээ олонор нь араас нь идээд авах юмар гоё юм шиг санагдаж магадгүй юм байна. Энд бол би 10-аас 3-ыг өглөө. Энийг бол би гоё байгаасаа гэж би амар бодож байна. Энэ болохоор догбугийн үдээний амттай юм байна. Бас сонирхолтой. Яг л Солонгост л зарагдахаар угаасаа догбугийн үдээний амттай ч гэсэн. Эмэлбэртэй. Яг нэг гоё төмсөн чипс юм. Тэгээ жоохон халуун ногоотой. Амар халуун ногоотой бол биш. Тэгээ яг гоё халуун ногоон таарсан. Тэгээ догбугийн үдэн гэхээсээ илүү зүгээр л жоохон халуун ногоотой л чипс юм. Энэ нь би 10-аас 9-ийг өглөө. Дотроо жоохон баг жоох юм байна. Их биш. За дараагийнх нь энэ заяа. Би энийг сая уун задлаад идээд бичлэгийг хийцэн байсан чинь тэнэг царилж агаад хийгээгүй яриад байсан байна. Хийж мэж бодоод байсан чинь энэ болохоор хөөсөн чихэр, хөвөн чихэр заяа. Ийм богино хэлбэртэй. Тэгний хавгаад нь л та ингэ жоохон том тойрог байсан би сэдцэн. Тэгээ айно тэсэрдэг юм байлээ. Тэр нь амар сонирхолтой. Ингээд угаасаа хүн чихэр бол угаасаа л чихэр л өгдөг заяа. Даан чихэр. Гой сайхан юм байхгүй. Нэг болохоор би сая ихнийх тэр амар гоё идэж мэдсэн юм аа, амар сонирхолтой харагдаж марагдаад байсан ч. Одоо юу вэ? Зөвхөн аманд ороод байхгүй. Ингээд аваа орлоо байхгүй. Not good for your health. Үнэхээр үнэхэр муу. Тэсэрдэг юмтай байгаа нь л амар сонирхолтой байна заяа, шинэлэг байна. Тэрнээс биш зүгээр л хөвөн чихэр. Энд бол би 10-аас за 3-ыг л өгье. За энэ мелона, энэ бол Монголд идэг мелон гэж бичсэн. Монголд байдаг
Энэ бүр солонгос бүр нэлээд дээр үеэс байсан 1992 оноос хойш. Энэ зарим нь буугаас амар дуртай. This is so good, so good. Яг нэг гоё юм зөөлхөн мелоны амт заяа. Энд бол баараасаа дүүнхэр энэ зарим нь бол дуртай. За ингээд өнөөдрийн миний бичлэг ерөнхийдөө бол энэ хүрээд өндөрлөж байна. CEO-гийн 10,000 купоноор энэ 7 өөр төрлийн амттан авч ядаж үзлээ. Тэгээд миний 10,000 воныг хамт үргэлжлүүлсэн та нартай баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Bye. Та нар миний ширээг хардаа бүр аимшигт. Үнэхээр аимшигт. Дэлгэдний дээл. Хайн да. Энэ суугаад ихтэй хөрхөн байлаа. Very good.